За сайн бацгаана уу, шинэ бичлэгээрээ уулзж байна. Тэгээд энэ удаагийн бичлэгийг болохоор бас та нар өмнөх бичлэг дээр маань маш хүрхэн лайк дараад комментэд үлдээсэн болохоор бас хэлсэн амдаа би бас хурдан хүрээд ингээд бичлэгээ хийжлээ. Өнөөдрийн бичлэгний маань сэдэв болохоор хэн зөв чимдан худалдаж авах вэ гэсэн сэдэв байгаа. Тэгээд ер нь бол 8 сараас за нэг 10 сар хүртэл бол маш олон оюутан сурагч нар маань нисээд гадагшаа сургууль сурах гад явдаг штеп. Тэгэхээр бас яг чимдам авах га за ямар хөө төрлийн чимдам авах уу гэд эргэлзэж магадгүй. Тэгэхээр та нартай зориулаад бас нэг ч гэсэн хүнд хэрэгтэй ах гэсэн үднээс өнөөдрийнхөө бичлэгийг бэлтгэлээ. За тэгээд олон тавгүй хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё. Нэгдүгээр зүйл гэх юм бол хүмүүсийн хамгийн их эргэлздэг зүйлийг хэлье. Гадуураа яг юм хатуу чимдам уу эсвэл яг юм зөөлөн даван одоо материалтай чимдам зүгээр байд юм уу гэдэг асуудал байгаа. За миний зүгээс бол заавал юм хатуу гадаргуутай чимдамыг аваарай гэж зөвлөе. Яагаад гэх юм бол за би та нарт нэг зураг бичлэг үзүүлье. За чимдамыг бол ингээд зөөж явах явцад дээрээс нь одоо давхарлах ч юм уу. За эсвэл ийшээ тийшээ хоорондоо мөргөлдөх ч юм уу асуудал гардаг. Тэнгүүд хатуу чимдам яадаг вэ гэхэлэр чимдам дотор хийсэн эд зүйлсийг тэнд биштэхгүй одоо ингээд ер нь бол хамгаалдаг гэсэн үг байхгүй юу? За одоо та чимдамда ямар ч харчмаар юм уу эсвэл хугарчмаар ч юм уу юм хийж явж магадгүй шүү дээ. Тэгэхээр хатуу аврын одоо юм чимдам чинь өөрөө доторх зүйлсээ маш сайн хамгаалж өгдөг гэсэн үг байхгүй юу? Хүн цохилтоос шидэлтээс гэсэн үг шүү дээ. За хатуу чимдамны нэг сул тал нь жоохон хүнд байгаад байдаг. Нөгөө зөөлөн чимдамыг бодвол за хэрвээ зөөлөн гадаргуутай чимдам бол ерөөхдөө маш одоо хөнгөн. За тэгээ ер нь бол ингээд хичнээн чимжигсэн ингээд сунаал яадаг. Гэхдээ нэг жоохон сул тал нь гэх юм бол доторх юмнууд нь гимтэх ч юм уу нэг тиймэрхүү асуудлууд байдаг. Тийм болохоор миний зүгээс хатуу гадаргуутай чимдамыг сонгорой гэж зөвлөе. За бас нэг зүйл гэх юм бол хатуу чимдам маань доторх одоо зүйл нь гимтгүйгээс гадна одоо усны хамгаалттай ерөөхдөө бол байдаг. За зөөлхөн одоо гадаргуутай юм даван чимдамнууд чинь ус цас бороонд одоо шилжүүлэн орох доторх зүйлээ орох гэх мэтчлэн эрсдэлтэй байдаг шүү. Хоёрдугаарт нь хэм бол чимдамны хэмжээ байгаа. За хэмжээ бол бас маш чухал үзүүлэлтүүдийн нэг. За тэгэхээр чимдам маань ерөнхийдөө бол 3 төрлөөр хуваагдаад байгаа. Хамгийн жижигхэн буюу cabin size буюу одоо энэ онгоцны яг энэ хэсэг дээр харагддаг. За зургийг оруулчих. Яг энэ ч багтдаг чимдам гэсэн үг. За энэ болохоор 20-с 22 инчийн чимдам байгаа. Заавал ерөнхийдөө бол авах ёстой чимдамнуудын нэг. За ингээл онгоцны бодолч өөр аюул том болохоор за гар тийшээ бол ингээд ерөөсөө ингээд жижигхэн цүнх ч юм уу үүрчээ гэж бодож ивэл тэрний оронд зүгээр нэг гар дэшний чимдам хөдлөж авах нь бол маш зүйтэй. Яг нэг нисэж үзснийхаа дараа за үнэхээр амар юм байна гэдэг нь бол ойлгоно. Тийм болохоор заавал юм жижиг сайзын хэмжээтэй чимдамыг бол заавал аваарай. Үгүй нэг богино зайны ч юм уу за нэг 3-5 хоногийн ч юм уу аялалд явах байгаа хүмүүс байж болно шүү дээ. За нэг бизнес аялал ч юм уу тий. За яг тэр хүмүүст бол яг энэ бүр том чимдам гэхээс илүү яг энэ дунд аврын ганц чимдам авахчвал айгүй зүгээр. Олон чимдам байснаас гар дэш гээл дахиад нэг том чимдам байснаас ганцхан юм дунд аврын чимдамтай бол айгүй бас амар байдаг. 24-с 26 инчийнх байдаг. За тэгээд бас ийм чимдам бол зүгээр. За хэрвээ яг гадагшаа одоо сургууль сурах гад Монголоос одоо бүх ачаагаа ерөөхдөө бол авч явна гэсэн үг шүү дээ. За яг тэдгэр хүмүүст зориулах юм бол мэдээ чимдамны хамгийн том сайзтай чимдамныг бол заавал аваарай гэж зөвлөе. За энэ болохоор 28 инчээс бол дээш хэмжээтэй чимдам байгаа. Тэгэхээр хамгийн том чимдам бол ерөөхдөө л нэг мөсөн нэг Монголоос нэг 2-3 жилийн хугацаатай явах гэж байгаа ч юм уу те. Нэг тиймэрхүү эсвэл уртцай нислэгээр бас гоё аялах гэж байгаа хүмүүстэй бол илүү ийм хэмжээтэй чимдам бол зүгээр гэж зөвлөе. За харин яг энэ гар дэшний жижигэн чимдамгүй бас хамгийн том чимдамгүйгээр зүгээр л нэг 3-5 хоног ч юм уу за нэг богино зай нэг юм авч явахгүй нэг юм хөдлөж авахгүй гэж шийдэж байгаа бол яг нэг юм дундаврын чимдам бас байвал хүнд айгүй зүгээр байдаг. Тэгэхээр хүнд бол ерөөдөө л эдгээр 3 чимдам бол гуруула байж ивэл зүгээр. Гэтэ чанартай бас боломжийн одоо материалтай чимдам бол өөрөө айгүй үнэтэй байдаг болохоор за танд бол хамгийн чухал бол эхний удаад нэг хамгийн том хэмжээтэй бас хамгийн жижиг хэмжээтэй нэг чимдамыг бол авчвал зүгээр байдаг гэж зөвлөе. За дараагийн үзүүлэлт бол чимдамын хажинг бол анхаарах хэрэгтэй. Яг чимдам ч өөрөө хоосноор хэдэн килограмм байна вэ гэдэг чинь маш чухал. За ер нь бол чимдам нэг 3 хүртэлх килограмм байвал энэ бол хэвийн зүйл. Одоо хамгийн том хэмжээтэй чимдам чинь шүү дээ. За 3 кг-аас ихтэй л 5 кг болоод ихлүүл тэр чимдамыг битээ аваарай гэж зөвлөе. Яагаад гэх юм бол одоо үндсэн одоо 23 кг-аас эхэлдэг шүү дээ чимдам авч явах одоо ачааны чинь хэмжээ. Тэгээ 23 кг-аас чинь одоо 5 кг чинь тангаараа чимдам чинь өөрөө гэж бодох юм бол за тэгээ 18 кг-д та хувцас харуулж явах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр бас хэцүү байгаа. Тийм болохоор чимдам чинь одоо ингээд дангаараа өөрөө нэг дор хаяж 3 кг бол чимдамыг сонгоорой. За хөнгөн чанарын бол 2.1, 2.2 гэх мэтчлэн чимдамнууд бол байдаг. За тэгээд аль болох хөнгөн чанарын чимдамыг сонгох нь чухал шүү. За дэлхийн хамгийн алдартай Samsung-ууд болон Delsey гэдэг чимдамнууд байдаг штэ. За Samsung-ийнх бол нэг 2 кг орчим байдаг. Тэгэхээр бүр маш хөнгөн байгаа.
Ер нь бол чимдамж ингээ хөнгөн байх тусмаа л маш их хэрэгцээтэй дотор нь айгүй олон зүйл багтна гэсэн үг шүү дээ. За DLC гэдэг бас чимдам байдаг. За DLC-ийн чимдам болохоор бас 2.1 кг-тай бас маш нэлийн хөнгөн чимдамнууд байдаг. За миний хувьд бол яг DLC-ийн гар жижигхэн чимдам болон том чимдамтай. За тэгээд мэдээж үнийн хувьд бол жоохон үнэтэй юм байлээ. Би болохоор ээжийн өмнө хэрэглэжсэн хуучин чимдамыг авсан болохоор өөрөө мөнгөө төлөөгүй. За Монгол гэх юм бол Samsung-ийн төлөв DLC-ийн билүү чимдам яг аль биесээр борлуулагддаг юм билээ. Энэ нь ерөөсөө реклам биш шүү манайхаа. Гэтэ би саяхан нөгөө дүүгийнхаа хичээлийн хэрэгслийг нь бэлэж явж байгаа. Наран мол идэж штэ хүүхдийн зүүд гэдэг. Тэгээ би та нар бичлэгийг оруулчихъя. Энд чинь ороод бүр маш олон сонголттой чимдам харсан. Гэтэ үний хувьд бол мэдээж жоохон үнэтэй юм билээ. Гэтэ нэг авч байгаагаас та нарынхаа чанартай юм аваасаа гэж би бодсон доо. Энд бас юуг нь оруулчихъя. Бичлэгнүүдийг нь оруулаад хаяг нь оруулчихъя. За жинхэнэ хувьд бол тийм байна. За дараа нь манайхаа дугуй байгаа. За дугуй ч нөгөө та нар яг ингээд чимдам хаахтаа ер нь бол өнгө төсийг нь хараад байдгаас нэг амар дугуй мууг нь бол нэг шалгаадгүй шүү дээ. Хэрвээ би ч гэсэн огт мэдэхгүй байсан бол шууд их дугуй мууг бол тоохгүй. Гэтэ дугуй ч өөрөө юм 360 градус иргэдэг бол бүр айгүй зүгээр ахгүй яа. Тийм бол хүнд байх тусмаа чимдамыг чихэхэд айгүй хэцүү болчдөг. Ялангуяа дугуй муутай чимдам бол таны үнэхээр зовоож ядраа шүү. Ингээд байнга чирээл ингээл яадах чи амар хэцүү. Өөрөө ингээд өөрийгөө өнгөрүүлчихдэг айгүй тийм хөнгөн чанарын 360 градус иргэдэг тийм дугуйнуудтай чимдамнууд байдаг. Тэгэхээр заавал тийм чимдамыг сонгоорой гэж хэлье. Дараа нь төгжээ байгаа. За тэгээ миний хувьд болохоор нэг тийм төгжээгүй чимдамнуудыг бол бараг нэг харж байгаагүй. Гэтэ зарим чимдам бол угаасаа өөртөө төгжээгүй байдаг чимдамнууд бол байдаг. Тэгэхээр та нар манайх харж явж байгаа. Өөрийнхөө одоо ингээд аль биесны одоо чимдам ч өөрөө нэг тийм төгжээтэй чимдамнууд байдаг шүү дээ. Тэгэхээр бас заавал тийм чимдам сонгож аваарай гэж хэлье. Дараа нь бол доторлогоо ба ухаалаг шийдлүүд байгаа. За сүүлийн үеийн чимдамнууд манайхаа бүр дотроо USB залгууртай болсон. Тэгэхээр бүр ингээл нөгөө юу power bank одоо ингээл цэнэглэгч мэнэглэгч гэл ер нь л баахан манайхан нэг тийм цэний дуусах асуудалтай байдаг шүү дээ. Тэнгүүд зарим чимдаанууд бүр ингээд дотроо USB-тэй болчихжээ. Тэгэхээр бас тийм чимдаан болох юм бол бас авчвал зүгээр агааз. За мөн түнчлэн дотроо бол 2 цахилгаантай чимдаан бол зүгээр. За би та нарт зураг олбол ингээд тавьчихъя. Тэнгүүд ингээд нэгтлэн ингээд цахилгаантай. Ер нь ихэнх чимдаануудын ганцхан талын цахилгаантай байдаг шүү дээ. Тэгэхээр хоёрлол нь хоёулаа цахилгаантай байвал айгүй амар мэдээж хоорондох юмнууданд холилдохгүй, ийшээ тийшээ гулахгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ сайхан бүсээр нь сайхан бүслээл. Тэгэл 2 сайхан цахилгаанаа хаагаал хот бэл хаагаад явхад бол маш цэгцтэй байна гэсэн үг. Өнгө ба за өнгөний талаар ярив. За мэдээж ер нь манайхан дуртай өнгийнхөө чимдаамыг авбал бас гоё л доо. Гэхдээ миний хувьд гэх юм бол ер нь л хар өнгийн чимдаам авчвал айгүй зүгээр байдаг. За яагаад гэх юм бол чимдаамч өөрөө олон улсын нислэгт маш халтар болчихно. Ганцхан удаа нисэл бүр өстө зурагдаал нөгөө хайраа одоо гоё гэгэл өнгийн авсан чимдаамнууд байхгүй штэ. Зурагтан зурагдаа талтайх нь халтаа бүр үнэхээр амар болчдөг заяа. Тийм болохоор аль болох ингээд бэрцэн ч гэсэн тийм муухай харагдахгүй нэг тийм хар өнгийн чимдаам авбал зүгээр. Гэтэ яг бас та нар бодож магадгүй маш олон төрлийн ачаанууд байгаа. Тэгэхээр хар өнгийн чимдаамын хүн бол бас ялахад айгүй хэцүү байдаг. Хэрэгэлдэг нэг хак гэх юм бол би чимдаамынхаа гадуур ингээд юм бүс бүсэлчдэг байхгүй айгүй сод өнгөтэй. Тэгээ ерөөдөө бол хүмүүс неон өнгийн бүсийг аюух бүсэлдэг. Тэнгүүд та юу яаж болно шүү дээ. Цэнхэр тэгсний ягаан өнгийн бүсээр ч юм уу те бүсэлж болно. Тэгээ ер нь бол би өнгөний хувьд бол харыг л зөвлөнө. Яа гэдэг юм бол бас аюу гой цайвар өнгөтэй үнэтэй авсан чимдаам чи муухай болохыг харахаас зүрх тусмэр муухай штэ. Чимдаамаа ингээл гой ингээл гадуур нь юм бороогоол боолгоол байх гоё л доо. Гэтэ би сүүлийн үед нэслэгээрээ яг харсан байхгүй юу чимдаамынхаа гадна нөгөө нэг байгаж буюу хачаахаа өгтөө нэг юм наалгад нь штэ. Тэгээ тэрийгээ цоглуулбал надад амар гоё санагдсан байхгүй. Тэгэхээр би чимдаамаа айл болох гадуур нь скотчгүйгээр яг өөрөөр нь бол явуулдаг болсон. Угаасаа тэгэл бэртэнлээ зтэй гэж бодоод. За тэгээ яг брендийн талаар ярив. Дурдсанчлан ер нь бол би Samsung-д болон DLC-ийн чимдаамнуудыг зөвлөнө. За энэ хоёр чимдаам бол угаасаа бараг л ер нь бол бас нэлийн чанартай бас хөөрхөн брэнд гэж явдаг. Тэгээ ер нь бол та нар ингээ харах юм бол бизнес классын хүмүүс ч юм уу ер нь ийм Samsung-д болон DLC-ийн чимдаамыг ихээр сонгоцсон байт юм билээ. Зарим хүмүүс маань бол яг амар брендийн Louis Vuitton, Gucci Mucci-гийн чимдаамтай байдаг л та. Гэтэ Samsung-д DLC бол бүр үнэхээр төгс сонголт шүү гэж хэлээ. За мэдээж бол дөнгөж одоо яг оюутан залуус маань бас хэр баргийн Samsung-д DLC-ийн чимдаамыг бас авах боломжгүй байж магадгүй. Яагаад гэх юм бол үнэ нь ер нь бол нэг 2 сая 3 саятай байт юм билээ. Гэтэ та нар яг ингээд
бодох юм бол бид нар ч гэсэн iPhone уцаа ч гэсэн нэг 2 сая 3 саяар бол авдаг штэ. Яг тэр шиг бол чемодан бол угаасаа нэг авчвал насны хөрөнгө оруулалт. iPhone-ыг ч бол яг хөө ингээл 3 жилдээ ч юм уу 4 жилдээ тэгэл хүмүүс янз янзынхаа санхүүгийн боломжоор сольдог штэ. Зарим чемоданыг бол нэг авчих юм бол тэр чинь ерөөсөө л насан туршдаа гэсэн үг штэ. Тийм болохоор бас мөнгө цуглуулж байгаа ч юм уу гоё чемоданыг авъя гэвэл Samsung-д болон Dell-ийн чемоданыг аваа гэж хэлье. Одоогоор авах боломжгүй байх юм бол манайхаа яг түрүүн хэлсэнчлэн яг миний нөгөө нэг дурдсан бүх шалгууруудыг сайхан харж байгаа л өөрсдөө тохиромжтой гоё санагдсан чемодан авчаарай. Гол нь яг нөгөө нэг миний түрүүн ярьсанчлан бүх шалгууруудыг заавал хараад тэгээд сонгож аваарай гэж хэлье. За тэгээ өнөөдрийн бичлэг маань та нарт бас таалагдсан байх гэж найдаж байна. Согтаа заавал subscribe хийгээрэй. Тэгээ мөн түнчлэн энэ бичлэгэн дээрээ лайк дараарай. Тэрштэй лайк дарж иж бас яг хэрэгтэй хүмүүстээ бас хүрнэ шүү дээ, тийм ээ. За тэгээд миний сувгийг яг анх удаа үзчихвэл бас бусад бичлэгнүүдийг маань сонирхоод үзээрэй. Нислэгтэй холбоотой бас хөөрхөн зөвлөгөөнүүд байгаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр бас ямар сэдв яриулмаар байгаагаа комментэнд ирчээрэй. За тийм байна манайхан. Тэгээд хичээлийн шинжил болох чинь тэгээ бүгдэнд нь хичээл суурлага, ажил амьдралын аз гэх юм уу? За ямар ч тач бүгдэнд нь хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд хичээлийн ажилыг бүгдээрээ халаад өгөөрэй. Bye bye.